өнгөрсөн дооногт миний хувьд Давос дээр бас олон хэлцүүлгүүдэд орлоо. Тэгээд яг энэ Брекситийн асуудлаар Их Британий ерөнхий сайд одоо манай консерватив намын олон улсын том зөвлөгтөн одоо Камерон ерөнхий сайдтай яг энэ чиглэлээр асуудал яриасаа Монголынхаа хувь зээний асуудлаар ч гэсэн цаашдаа ер нь дэлхийн арчилсан хамтын нийгэмлэг өнөөдөр Монголын арчил юу гэж үзэж байгаа юм бэ гэдэг энэ сонгуулийн үр дүн дээр гэдэг асуудлаар ярьлаа. Гурван асуудал яг ярьж байгаа. За та манай ингэж байгаа байхгүй. Одоо хүн болгон өнөөдөр Камероныг юу гэж буусч байгаа юм бэ? Нэгдүгээр үгүй яагаад тийм санал асуулт явуулсан юм бэ те? Тэгээ санал асуултын ард түмэн мэдээж нөгөө талд нөгөө ингэж ялагдчихж байгаа тэр нам. Тэгэхээр үгүй ард түмэн юм өсөж яхад би одоо албан тушаалдаа өртөхийн тулд би тэрийг санал асуултыг явуулахгүй гэвэл энэ чи би яаж арчилсан үзэлтэй хүн байх юм бэ? Би ямар үнцүүлтэй байх юм бэ гэдэг бол яриад байгаа. Хоёрд нь заа дүүсч ард түмэн эсрэг санд өгчлөө. Гэхдээ тэгээд амлал байж яагаад огцорж байгаа юм гэдэг байгаа байхгүй юу? Яагаад энэ улсаа болоод докторгүй байдал орж. Гэхдээ би хэрвээ ард түмэн намайг дэмжихгүй би огцорно огцсон. Ард түмэн дэмжихгүй би одоо албан тушаалдаа үлдэнэ гэж болохгүй шүү дээ. Эргээ асуудлыг бол ярьж байгаа байхгүй. Энэ чинь үнд зүйлийн асуудал. Өнөөдөр бол бид энэ үнд зүйлээр цаашаа явнаа.